Ямар том тухтай юм бэ? Тэгтээ гайгүйч гарч байгаа юм уу? За, сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр Золбоо өнөөдөр юу хийх гэж байгаа юм бэ гэхлээр Монгол явах гэж байна. Нэрнг гэсэн Монгол явах гэж байна. Маргааш өдөр 2:30-аас нисээд 5 гэхэд Монгол бууцсан байна. Тэгээд Монголд очиагүй 6 жил болсон байна. 2019 онд сургуулаа төгсөөд ирээд тэрнээс хойш нэг ч яваагүй. Монголд очно гэсэн догтлж гинэ. Тийм айгу гоё байна. Тэгээд өнөөдөр орой баг нойр хүрх юм үгүй юм уу мэдэхгүй. Тэгээд яг одоо Золбоо нь ачаага бэлдээд тэгээд гэр орноо цэмбийтлэн сайхан цэвэрлээд жин там болгоод бүх юмаа цэгцэлж тавьчаад орондоо орноо. Тэгээд миний нэг зуршил байдаг. Хол замд явахдаа гэр орноо цэмбийтлэн сайхан цэвэрлчээд явдаг. Тэгээд яагаад ч юм айгу гоё сэтгэл нэг тийм гоё байдаг юм аа. Гэр орноо цэвэрлчээд явхаар тэгээд хоол зам явчаад гэртээ буцаад ирсэн ч гэсэн орж ирэхэд гэр орон ингээд яг гоё эмх цэгцтэй байхаар нэг тийм гоё мэдрэмж авдаг байхгүй. За тэгвэл бүгдээрээ эхлээд ачаага бэлтгэцгээе. 6 жил Монголд очиагүй байжгаад очих байгаа болохоор бас их догтлж гин. Монголд очих гэсэн чинь гоё байна. Уг нь өмнөх жил Монголд очигээд 5 сарын 28-нд пледэ бичүүлсэн байсан байхгүй юу. Тэгээд харин гинт Франц явахаар болоод тэгээд пледэд суслуулж байсан. Тэгээд энэ удаа бол Монголд заавал очно. Өмнөд бол өмсөдөө штэ очоод малгайгаа. Йоо сууж агаад гинт болсон шүү толгой ирэж чинь. Насыг үүдэж байна. Өөрч юу ихлээ шээ. Ирчүүд ер нь ингэдэг юм дөө тэгээд тоос мосоо ингээ гоё амьсэр арчдаг штэ. Золбоо 77 кг шүү. Тамир нэмсэн. 2 ил нэмсэн шүү. За тоондоо муу хүн чинь тооны машин бэлэн байхгүй болохгүй. 102. 26 хэлчихсэн шүү дээ. Энэ хөлийг хийсэн чинь хүн болоод байгаа байхгүй. Энэ айгүй хүн. 100. Яг 23. 100-аас хасхан 77. 23 мөн биз дээ. 100-аас хасхан 77. Тий 23. Ваа! Энэ яг 3 хэлсэн шүү дээ. За ямар ч гэсэн Золбоо ачаага бэлтжлээ. Том цүнхээ бэлдээд, гар тэшээ бэлдээд, өргөвчөө бэлдээд бүх хэмжээнд там болсон. Одоо 23 цаг 31 минут болж байна. Тэгэхээр газ юм хамаа цэвэрлчээд орондоо орж унтъя. Тэгээ би энэ орныхоо толгоон дээр нөө цэцэгнүүд тавьдаг байсан шүү дээ. Тэрийг бүгдийг авцсан байгаа. Та бүхэн анзаарсан бол яагаад вэ гэхээр өглөө болохоо би хөшгийг онгойлгодог байхгүй юу? Тэгээ хөшгийг онгойлгож байгаа 2 удаа нөө цэцгээ унгаагаад доошоо. Нийш ороо тоосолоод ороо доош нь татчихагаад хамгийн маа цэвэрлээд. Тэгээ тэрнээс хашаа ер нь энэ дээр байгаа дими юм байна гэдэг галтгооны тэнд тавьсан байгаа. Тэгэхээр цэцэг ер нь толгой дээр тавиад дими юм байлээ шүү. 갑자기 내게 나타나준 너 난 아무 말도 할 수가 없었지 첫눈에 반한다는 이야기가 널 보는 순간 이해가 됐어 매번 야야야야야 불러 널 야야야야 내 맘을 고백하려고 타이밍만 보는 나 그런 나를 넌 보며 왜 그러냐고 묻네 너 때문에 За унтлахын өрөөгөө сайхан цэвэрлээ. Тоосыг арчаад бүх юмаа чин там болгоцсон. Галтгоогоо ч гэсэн сайхан цэвэрлсэн. Бүх юмгаа эмх цэгцтэй. Ширээгээ ч гэсэн арчсан. За энэ дээрх тоосоо арчсан. За ачаа маань бэлэн болцсон. Тэгээ нойлоо босох сайхан угаачлаа. Бараг энэ гялалцж гин үгүй юу? Хай влог. Тэгээ 3 цаг гаруй ажил хийсэн чи жоохон өсөөд энэ орой болсон юм чинь хүнд юм мэдчихлэхгүй. 4 зайрмаг идчихээд унтнаа. Ямар зайрмаг идэх гэж байгаа юм бэ гэхлээр хамгийн эхлээд нь мангуугийн идэж үзье. Солонгос улсын Lovely брэндийн 4 төрлийн зайрмаг Монголд шинээр худалдаанд гарсан байгаа юм байна. Байгалийн жимсний тансаг амттай Lovely зайрмагны төрлүүд нь эрүүл мэндийг дэмжих пробиотик, витамин агуулдаг юм байна. За энэ мангууны зайрмаг нь 30% мангууны оригинал нухаш агуулсан гинэ. Амин дэмээр баялаг, нухаш нь аманд зажлагдан мангуу жимс идэж буй мэдрэмжийг өгдөг. Хамгийн өндөр жимсний орцтой бүтээгдэхүүн гинэ. Дараа нь энэ гурыг энэ банана чоко чип гэдгийг идэж үзье. Энэ болохоор Lovely банана шоколадтай зайрмаг юм байна. Гадлны нухаш орсон, шоколадны өрмөгтэй тослогийн хэмжээ багтаа гэж байна.
Энэ бол үнэхээр гоё амттай байна. За дараа нь энийг идэж үзье. За энэ болохоор гүзээлзэгний амттай зармиг гинэ. Гүзээлзэг нь болон алюминий нухш хоёр амтыг нэг дор мэдрэх боломжтой байна. Тэгэхээр дээр нь гүзээлзэг нь доор нь алюминий амт байгаа юм байна шүү дээ. Тэгээ хэрэглэхэд хялбар савлгаатай хөнгөн зөөлөн мэдрэмжийг өгч цангаа тайлна гинэ. Энийг солонгосын хүмүүс 100 айгүй хийдэг байхгүй. За дараагийн зармиг нь болохоор энэ Yonwoo Pum гэдэг нэртэй юм байна. Мөнхийн хавар гэдэг нэртэй. Blueberry-тэй зармиг юм байна. За энэ зармиг байгалийн зэрлэг нэрс бүхлээрээ агуулсан учраас антиоксидантаар баялаг, 1 тэрбум сүм хүчлийн ашигтай бактеритай зөөлөн тансаг амттай гинэ. Та бүхэн солонгосын Lovely брендийн 4 төрлийн зармигийг Монголоос худалдаж авч идэх боломжтой болсон шүү. Туршаад үзээрэй. Үнэхээр гоё амттай байна. Тэгээ золбоо нь ямар ч гэсэн шүд хамаагаад ус цасанд ороод тэгээ унтлаа. Тэгээ маргааш өглөө босоод Монгол руугаа go. За бүгдээрэнд нь шинэ өглөөний минь төргийе. Золбоон сайхан унтаж амраад босоод ирлээ. Яг одоо өглөөний 9 цаг 50 минут болж чинь 6 сарын 21-ний өдөр. Одоос гарахгүй болохгүй маа найз доор ирсэн хүлээж байгаа. Тэгээд Инчон онгоцны нисэх бодол руу хамт явцгаая. За март сансын юм байхгүй. Будаа хшаагч унтраацсан. Хөргөчөө сайхан сулалцсан. Тогоо салгацсан. Агаар жуулагчаа унтраацсан. Энэ залхаастай нэгсэн салгаж тийм үү? Нэг ч гэсэн салгаад утаснууд авыг нэвх гэж тавьчаад явъя гэсэн чинь арай хатаагүй байна. Тэгээд одоо ингээ орхиол явах хэвээр. За баяртай удахгүй уулзъя. За золбооны ямар ч гэсэн Инчон онгоцны буудлын дээр хүрээд ирлээ. Тэгээ ачаагаа өгчөөд утсаа heavy room-ийн хэлгэнэ. Би өөрийнхөө солонгост ашиглаж байгаа утсыг Монголд барих боломжтой болгоно гэсэн үг. Монголоос ч дуудлага авах боломжтой, Монголоос ч нийт ашиглах боломжтой. За тэгээ Инчон нисэх онгоцны буудлын дээр өнөөдөр зөндөө хүмүүс байна. 오늘 도착한 몽골에 혹시 몇 시야? 5시요. 5시. 몽골 시간으로 5시 맞으시죠? 네, 맞아요. 몽골 시간으로. За, золбоонд гэлээр гараад ирлээ. Дотгошоо ороод ирсэн байна. Одоо duty free орж нэг тамхи авна. Манай нэг найз тамхи цахаад тамхи татдаг найзуудтай хандаж хэлэхэд тамхинаас гараарай. Тамхиг авч асах чинь тамхинаас гараарай гэдэг үү. За тэгээ 6 жил Монголд очиагүй байж байгаад очиж байгаа болохоор ер нь бол их догтлж байна. Нэг баа зэргийн сандралт байна. Онгоцоор зөндөө олон удаа нисчихсэн. Анх удаа хамгийн арын судалд сууж үзэж байна. Тэгээ миний хажууд нэг энэтхэг эмэгтэй сууж байна. Энэтхэг эмэгтэй аягүй гоо сэндвич идэж байна. Сэндвич нь аягүй гоё өнөртэй. Би өглөө нэг алин мэдээд тэрнээс өөр юу ч идээг байхгүй юу. Одоо цаг 2:10 болж байна. Өглөөнөөс хойш нэг алинаас өөр юу ч идээг болохоор бүгд үсэж байна. Маш их хүн сууж байна. Бүх суудлын дүүрэх юм шиг байна. Тэгээ өмнө дандаа Кореан аяраар явдаг байсан. Анх удаа Мятад сууж үзэж байна. 와. Би Чингис хаан онгоцны нисэх буудлын дээр нэг ч ирж байгаагүй. Тэгээ одоо анх удаа бууж харах чинь онгоц зогссон багт хүмүүс ерөөсө босхгүй байх юм. Манайхан өөрчлөгдөж. За ачааг нь шууд онгоцноосоо гаргаад машин дээр ачаад онгоцны буудлын руу хөргөж өгд юм байна. За ямар ч гэсэн амжилттай Монголдо бууцсан шүү. Одоо ачаагаа аваад гарнаа. За золбооны ямар ч сайн яваад хүрээд ирлээ. Гараад ирсэн. Ачаагаа аваад тэг ахтайгаа уулзаад лаг гарч болох юм уу? Болох юм уу? Юу? Бичлэгээр. Яах вэ? Чи хамаагүй бийцээ.
Яах юм бэ? За манайх гарахгүй. За энэ нисхээс хот хүртэл айгүй гоё урдны зам тавьсан байна. Энэ замаар наан удаа явж үзсэн чинь. Тэгээ 80 км-ийн цаг 80 км/цагийн урттай явна гэж заасан баг шүү дээ. Өстой гоё зам байна энэ зү. Өнөөдөр өстой гоё цэлмэг өдөр байх ч нэ. За тэр уурд Улаанбаатар харагдаж эхэллээ. Одоо энэ дээшээ яваад нисэх байгаа. Тэгээд энэ нөгөө нисхийн тойрог. За тэгээд тэр урд нэлээ олон юм шар барилгууд боссон байна. Яарам руу орж ирж байна ингээд. Энэ шар барилгуудыг бол өстой харж байгаа юм. Энд гэхдээ газ боссон юм шүү. 6 жилийн дотор боссон юм шүү. Одоо. За энд ийм номин макро өгсөн юм дэлгүүр нээгдсэн бол. Энэ дотор юу зард юм бол? Хүнсний бараа юм. Нөө 100 айлыг хотоос гаргана гэдсэн тэр юу бодлоо чадаагүй байж. Тийм. 100 айлыг уг нь хотоос гаргахчвал төгжрээний асуудал шийдэгдэх гээд байна гэдсэн. Энэ барилга бол өстой байгаагүй. Тэг байгаагүй. Энэ хажууд байгаа энэ бас байгаагүй. Тэр байгаагүй. Солонгост ажиллаж байгаа хүмүүс л энэ байрнуудаас авч байгаа хэрэг. А энэ хотын захиргаа юм уу те? Нямбатар даргын байга газар юм уу? За. Яармаг бол 6 жилийн дотор нэлээд өөрчлөгдсөн байна. Энэ бас л нэг барилга босч байгаа л та. За, Гурвалжингийн гүүрлүү ороод ирлээ. Улаанбаатар хот сайхан байна оо. Төгжрөл хараа харьцангуй гайгүй шүү. Сайхан яваад ороод ирлээ хот руу. За, Өргөө кино театр харагдаж байна. За, золбооны ямар ч сайн яваад гэртээ хүрээд ирлээ. Гэртээ ирээд сайхан хувц унраа солиод, хоол ундаа идчихэд одоо өрөөндөө орж ирээд ачаага сайхан янзлаа. Тэгээд ямар ч золбоон сайн яваад Монголдоо хүрээд ирлээ. Монголдоо ирсэн үнэхээр гоё байна. Тэгээд өнөөдөр цаг агаар гоё. Тэгээд наашаа ирэх замдаа бас зөндөө олон юм өөрчлөгдсөн байгааг хараад их сонир санагдлаа. Тэгээд 6 жил ирээгүй байж байгаад ирсэн нэг л тийм юу гэх юм бэ сонир мэдрэмж. Нэг өөр мэдрэмж төрж байна. Өрөөгөө хальт танилцуулчих. Өрөө минь яг тэр чигээрээ хэвээрээ байна. За энэ миний нөгөө Солонгост хөл мөгийн секцэнд явж байхдаа авсан цомнууд байна. За энэ миний альбом харагдаж байна. Энэ нөгөө хөл мөгийнхаа багш нартай авахсан зураг байна. Энэ бас медаль харагдаж байна. Энэ Лондонд авахсан зураг байна. Энэ би. За энэ манай ах, энэ манай ихч. Оюутан байхдаа энэ ширээн дээр сууж агаад хичээлээ хийдэг байлаа. Тэгээд schedule энэ дээрээ бичиж агаад. За тэгэхэд ийм өрөө байна да. За тэгээд золбооны ямар ч гэсэн Монголдоо сайн яваад хүрээд ирлээ. Монголдоо хэсэг байна. Гэхдээ нэг удахгүй хаа. Тэгээд энд ирсэн шалтгаан байна. Хамгийн нэгдүгээр юм бол сайхан амраад авъя гэж бодож байгаа. Хоёр дахь юм бол баг зэрэг хөөцөлдөх ажил байгаа. За тэгээд байх хугацаанд өөрийнхөө төлөвлөсөн бодсон бүх ажлаа амжуулаад Солонгос буцнаа. Тэгээд одоо сайхан ус цасанд ороод ачаагаа янзлаад тэгээд амарлаа. Өнөөдрийн манд золбоогийнхоо Монголд ирсэн блог таамт үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд золбоо ТV-тэй дараагийн хавчлагаар уулзлаа. Түр. Бай.